Тестостерон дааврыг байгалийн аргаар нэмэгдүүлэх 5 арга. Тестостерон даавар багасхад бэлгийн дуршил буурах, ядрах, булчин мас багасах, ясны сэргэжилт, чихний шижин дурсах эрсдлүүд нэмэгддэг. Үүнээс сэргийлэхийн тулд тестостерон дааврыг хэмээн түвшинд байлгах нь чухал. Тиймээс тестостерон дааврыг нэмэгдүүлэх аргуудыг мэдгэд илүүдэхгүй. Нэгдүгürt жингээ хасах. Өөхний ароматаза ферментийг хэмжээтэй агуулдаг. Ароматаза фермент тестостерон дааврыг эм бэлгийн даавар эстрадиол болгон хуургадаг. Тагалтай нийт эрчүүдийн 52.4% нь тестостерон дааврын дутагдaltaй гарсан байдаг. 1 кг жинг хасахад дунджаар тестостероны түвшин 0.6%-аар нэмэгдүүлдэг. Хоёрдугаар дасгал хөдөлгөөн. Мэдээж дасгал хөдөлгөөн бол жинг хасах хамгийн шилдэг арга. Кардио дасгал тестостероныг удаан хугацаанд нэмэгдүүлэх боловч илүү үр дүнтэй нэмэгдүүлдэг. Харин high intensity interval тренинг дасгалууд нь төргөн зур огцом тестостероныг нэмдэг боловч урт хугацаанд тестостерон хурдан багасдаг. За дасгал хөдөлгөөнөөс гадна 3 дугаар хоол хүнс бол чухал ач холбогдолтой. Хоолндоо өөх тус бага хэрэглэх нь тестостерон дааврыг багасгадаг. Яагад гэвэл тестостерон даавар үүсэхдээ өөх тосноос үүсдэг бөгөөд өөрөөр хэлбэл тестостерон дааврын түүхийн эд нь өөх тос байдаг. Дөрөвдүгээр тогтмол 8 цаг унтах. 8 цаг болон 5 цаг унтсан хүмүүсийг харьцуулахад 8 цаг хэмээн унтсан хүмүүсийн тестостероны түвшин 15%-аар илүү байдаг. Тэгэхээр ээлжийн ажилтай хүмүүст тестостерон дааврын дутагдал үүсэх магадaltaй байдаг. Дэлхийн нийт хүн амын 15-аас 18% нь орчим ээлжийн ажил хийдэг байна. 5 дугаарт химийн бүтээгдэхүүн хэрэглэхгүй байх. Бидний савнт пластик савнд BPA хэмжээгээр агуулгадаг. Тогтмол пластик савнаас шингэн уудаг эрэгтэй хүүхдүүдийн шишээсэнд BPA өндөр байдаг. Эдгээр эрэгтэй хүүхдүүд цуснд тестостерон даавар бага байгаа нь ажиглагдсан байдаг. Иймээс аль болох BPA free сав эсвэл шилэн сав ашиглах хэрэгтэй.